Тэг хоёр дайсан бодлоо гэсэн. Ингээ нэг арай хийж амралтын өдөр бол гэртээ амрыг гэхээр байгууллагаараа салхинд гарыг хийн тий. Юу гэсэн үг юм? Гарна штэ. Гарлгүй яадیں۔ Гэхдээ тэгээ салхинд гарах нь яав те. Манайхан амар гоё байдаг ш. Өдөр шөнөгүй арх уугаал, арх уугаагүйгээ шахаал, хөл толгоогоо олдгоо байгаал. Тэрний ор нэг өдөр ч гэсэн гэртээ хүүхдтэй арт чанаад өгсөн баг дээр байгаа байхгүй юу? Оо за амраа. Чич бүр ажлынхаа аригчин гэлжлээ л дээ. Гэхдээ шууд тэгж ойлгох нь цааш юм биш. Гэтэ сүүлийн үед энэ манай монголчуудын байгууллагаараа амралтанд явах, салхинд гарах, зугаалганд явах эднэр нарай хитээд байгаа юм шиг. Гэр бүлдээ гарах цаг амралтын өдрийг тэгж байгууллага булаамааргүй байгаа байхгүй юу? Чи гэхдээ ямар сүрэг юм бэ? Тэгэл үлдэх мөрөөрөө зүгээр л дууаа өдөөч дээ. Энд гэхдээ миний л бодол төө. Хөөе сайн ч сайхан амарсан уу? За манайхад одоо юу идэх вэ? Гарах уу? Өнөөдөр шүл ууцгаах уу гэж штт. Хөөе. Дараа 7 өдрийн нэг өглөөний уулзалтын зохион байгуулалтыг Баско гурлаг зохион байгуулах гэсэн шүү дээ. Яах юм? Баскатаагүй. Би өөрөө баскат тааралдмааргүй. Бүр санамсаргүй ч мөргөлдмөргүй байгаа байхгүй юу? Чи яагаад тойрд Баскатыг яруудтах гэдэг юм? Яа цэн тойр? Яах юу ади? Дээр нөгөө нэг салхинд гарсан штэ амралтын өдөр. Хөө тэгсэн чинь амралтын өдөр монголчууд арх уух гэж гардаг мардаг. Бид нар ч бүр архичин гэдэг аам шүү баг ёо. Тэгээ минь бүр амар дургу өрөөд байхгүй юу? Гүчи тэг ямар сони. Хоёр тэгэл нэг асуудал дээр санал зөрөлдөөлөөстэй тэрэн дээр чинь заавал Баскор тийм амар субъектив дайрал уурлаад ах юм. Тэр чинь болохоор та хоёр тэгэл нэг 1000 юм дээр санал нийлээ нэг юм дээр санал зөрүүлж болно штэ. Бити тэгжээ. Энд чи асуудал болон хувь хүний харилцаа хоёр хооронд нь ялгаа л та. Бити тэгээд тэгэхээр хамт олон уур амьсгалч гэсэн төвхтэй. Та хоёрыг яах учраа болохгүй шүү.